Artemis 2 гэдэг даалгаврын талаар заавал ярих хэрэгтэй. Taking their first steps outside for their historic test flight. Тэгээ энэ бол шинжлэх ухааны технологи хосолсон өндөрлөгтний түүхэнд 21-р зууны хамгийн томоохон дэвшлүүдийн нэг. Гэсэн яг иргэн ирэх төлөвлөгөө, шин стратеги бол танилцуулсан. Яг энтэй холбоотойгоор нэг хүнд бол баярлалаа гэж хэлмээр байна. Тэр нь бол Nissan-ы шинэ гүйцэтгэх захирал Ivan Espinosa байгаа. Ер нь бол OpenAI одоо хамгийн имзэг үе дээр баг байх шиг байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ChatGPT гарснаас хойш яг энэ хөрөнгө оруулагчид технологийн салбарынх нэг хэсэг бол яг ийм сохор болцсон юм шиг байсан. Сайн байцгаана уу интернетийн технологийн орхотнуудаа Tech Forum подкастын шинэ дугаарт давтаа морил бид шинэ өнгө төрхтөөгөр эргэн ирж байна. Тэгэхээр технологийн подкаст маань манай Тэнгэр телевизийн энэхүү шинэ дуу бичлэгийн студи дээрээс та бүхэнд хүрэх болно. Тэгэхээр энэ студиэс бид нар зөвхөн технологийн агуулгуудаас гадна өөр бусад төрлийн одоо контент, подкастуудыг бэлтгэн хүргэхээр бэлтгэж байгаа гэдгийг бол дуулахад таатай байна. Тэгэхээр энэ одоо студиэс хамгийн анхны дугаарыг маань манай Tech Forum подкаст эхэлж байна. Тэгэхээр өдрийн мэнд хүргэе. Өдрийн мэнд хүргэе. Тэгээд бид бүхэн одоо 3-4 жилийн туршид одоо подкастаа хийж явсны эцэстээ ийхүү шинэ өнгө төрхтөө шинэ одоо дуу бичлэгийн яг чанартай дуу та бүхэнд яг ийм хүргэх болсонд бол үнэхээр баяртай байна. Тэгэхээр ярих зүйл маш олон байгаа. Мэдээж энэ 3-7 хоногийн хугацаанд бол маш олон зүйлсүүд болж өнгөрсөн. Энэ бүгдийг бид эхлээд базаад ярив. За түүнээс өмнө за бид бүхдийн бас хийж байгаа хэд хэдэн арга хэмжээ болон за хийхэр бэлтгэж байгаа шинэ бүтээгдэхүүний талаарх та бүхэнд мэдээллүүдийг эхлээд хүргье гэж бодож байна. Ганц хоёр зарлалын чанартай зүйлсүүд байгаа. Тэгээд манай багийнхан энэ хавар хэд хэдэн одоо чухал зүйлсүүдийг хийхэр бэлтгэж байна. Хамгийн ихнийх нь манай шинжлэх ухааны гижүүэ сэтгүүлийн 3 дахь дугаар гарахаар бэлтгэж байгаа. Тэгэхээр нэг бол 2 дахь дугаарыг бид нар өнгөрсөн 2025 онд гаргасан. За эхний дугаар маань бол яг энэ Quantum 90 гэдэг нэрийн дор бол одоо концепттойгоор хийгдсэн. Тэгээ манай Saikon арга хэмжээг бол тохиолдуулан хийсэн байгаа. Харин 2 дахь дугаар маань роботын хувьсгал. За харин 3 дахь дугаар маань манай Монголын шинжлэх ухааны салбарын хамгийн чухал тим концепц байгаа. Бүгд яг энэ концепцийг энэ салбарын талаар заавал мэддэг, суур мэдлэгтэй байх ёстой монголчууд бидний хувьд. Тэгэхээр тим нэг юм нууц зүйл байгаа гэдгийг бол та бүхэнд хэлье, дуулахад таатай байна. Тэгэхээр манай Амка бас дизайныхны ажил дээр ажиллаж байгаа. За бид бүхэн бол доторх агуулгуудын бэлтгээд хүргэж байгаа. За эдгээрээс гадна Dev Summit болон Saikon гэдэг хоёр арга хэмжээг бол манай багийнхан Android болон гижүүийнхэн зохион байгуулдаг. Saikon бол одоо 4 дахь жилдээ зохион байгуулагдж байгаа. Энэ жил бид палеонтологийн хүрээлэнгийнхэнтэй хамтран 5 дугаар сарын 17-нд мөн адил соёлын төвөргөнд зохион байгуулахаар бэлтгэж байна. Харин Dev Summit буюу хөгжүүлэгчдэд зориулсан арга хэмжээ маань 5 сарын 30-31-нд болно. Тэгэхээр энэ хоёр арга хэмжээнд бат хэрвээ та шинжлэх ухааныг сонирхдог, технологиг сонирхдог, технологийн мэрэгжилтнүүдийн яг тэр хиймэл оюун гэж юу юм, тэр системүүд нь гэж юу, яг хөгжүүлэлт гэж юу юм гэдэг бодит яриануудыг хөгжүүлэгч нараас сонсохыг хүсэж ивэл Dev Summit дээр ирээрэй. Харин та судлаачийн яриаг, эрдэмтний судалгааг өөрсдөөс нь сонсохыг хүсвэл Saikon дээр ирээрэй гэж хэлмээр байна. Тэгээд баг зэргийн зарлалын чанартай зүйлсүүдийг маань төвчээртэй сонссонд баярлалаа. Тэгэхээр Амкагаас сухад Dev Summit гэж юу нь яг юу вэ, нэг товчхон тайлбарлаад. Dev Summit бол Монголын технологийн салбарынхны цуглдах хамгийн том арга хэмжээ. Тэгээд мэдээж ер нь бол технологитой холбоотой бүх юм ярьдаг. 2 өдөр зохион байгуулагддаг. Эхний өдөр нь бол workshop, дараагийн өдөр нь л яг ерөнхий гол арга хэмжээ нь болдог юм арга хэмжээ байгаа. За ингээд энэ өнөөдрийн одоо үндсэн сэдв рүүгээ орцгоё. Тэгээд ярих ёстой маш олон зүйлсүүд байгаа. Artemis 50 жилийн дараа хүн төрлөختөн сар руу нисээд ирлээ 10 хоногийн туршид. За мөн энийг ярилцсан. За эдгээрээс гадна хэмэл оюуны салбарт үнэхээр сонирхолтой зүйл болж байна. OpenAI компани гүйцэтгэх захирал Sam Altman-ы гэрлөө халдлагууд бол болсон байгаа. За мөн бид Формула 1-ийн болонтой болсон Формула 1-ийн спортод хэд хэдэн томоохон шилжилтүүд явагдсан байгаа. Тэгэхээр энэ шилжилтүүдийн талаар болон за сүүлийн 3-7 хоногийн туршид бас танилцуулагдсан шинэ автомашины загваруудын талаар ярилцгаая. За үүнээс өмнө Neo 7 хоногийн туршид удсан байгаа. Тэгэхээр энэ бол одоо MacBook Neo одоо
би одоо бараг реклам хийгээд байна уу зар хийгээд байна те. Зарах гэдэг юм шиг. Ойлгохгүй болчлаа. Тэгэхээр MacBook Neo-гийн талаар яг өөрийнхөө туршсан туршлагыг хийсэн бичлэгээ удахгүй оруулах болно. Нэгээрээс гадна Unread дээр нийтлэл нь орсон байгаа. Тэгээ энэ одоо турших боломжийг олгосон Алимхан дэлгүүрийнхэнд бас баярлалаа гэж хэлье. Тэгээ ямар нэгэн одоо чиглүүлэгтэйгээр бол энэ контентуудаа хийгээгүй би яг өөрийнхөө туршлага дээр яг энэ бүтээгдэхүүн яг ямар хөө бүтээгдэхүүн бэ гэдэг үзсэн. Тэгэхээр чи турш үзээгүй те нэг барьж үзээгүй шүү дээ. Аа. Гэтэ хүнд юм байна те. Тий, хүнд. Сонсноод бол вау. За нэгэд үтчихтэй. Би ер нь про ашиглах. Гэтэ гоё юм. Дизайны хувьд одоо $600-оор MacBook Pro болоо Air-ийн дизайны одоо тэр үндсэн философиг авч ийн гэдэг бол надад үнэхээр гоё санагдсан. Дизайн бол үнэхээр гоё. Би гол нь юу нүцгэсэн? Trackpad нүцгэсэн шүү дээ. Жоох их зүү санагдсан. Яг үннийг хэлэхэд бол өдөр тутамдаа ашиглахад одоо бидний Pro болоо Air дээр ашиглаж байгаа track бол айгүй хялбар шүү дээ тийм. Мэдрэгч айгүй сайтай. Тэгэхээр наа чинь өдөр тутамдаа жоох механик болохоор хэцүү санагдсан. Гэхдээ бас нөгөө нэг одоо хүлцэж болох үз. Тийм зүйл санагдсан. Гоё дуурт юм шүү дээ. Тийм дууралт гоё. Keyboard бас жоох сонирхолтой. Хатав. Тийм. Минийхээс хатав. Тийм. Bronze ч хатав. Хүчин чадлын хувьд би одоо яг өөрийнхөө хэрэглээнд 7 хоногийн туршид хэрэглэж үзсэн байгаа. Тэгэхээр хүчин чадлын хувьд бол үнэхээр хангалттай. Би зүгээр яг юм сургуулийн хүүхдүүдэд зориулсан ноутбук гэж энийг бодож исэн бол эсрэгээрээ баг офисын ажилчид ч гэсэн худалдаад аваад өөрсдийнхөө ажилд ашиглаад ямар ч асуудал байхгүй. Ялангуяа одоо энэ нэгтлэн бодох ч юм уу те одоо энэ Google Workspace дээр ашигладаг те энэ Google Microsoft Teams-ийн програмууд дээр ашигладаг ажилдаг ч юм уу те тиймэрхүү офисын ажил хийдэг хүмүүст бол ямар ч асуудалгүй тийм бүтээгдэхүүн байна лээ. За нэг иймэрхүү юм болоод өнгөрлөө. Тэгээд би хитрхи ярьсан учраас шууд автомашинаас эхэлцгээе те. Автомашин формула 1 эхэлж та. Ер нь 3-7 хоногийн хугацаанд бол нэг уралдаан болсон. Тэгээд гол нь ойрох дорнд болж байгаа асуудлаас болоод 4 сард ямар ч уралдаангүй болцоо. Одоо ер нь завсарлагын байдалтай байгаа. Тэр хоорондоор юу болсон бэ гэсэн чинь Audi F1 баг team principle-гүй болсон. Boss болсон гэсэн үг. Тэгээ шалтгаан нь юу вэ гэсэн чинь хувийн шалтгаанаас болж гарсан гэж хэлээ. Гол шалтгаан нь бол ер нь бол гэр бүлтэйгээ ойрхон байж чадахгүй байгаа гэдэг шалтгаанаар бол Jonathan Whitley ажлаа хүлээлгэж өгсөн юм байна лээ. Гэхдээ явж байгаа шуумар бол Audi F1 багийн CEO Matteo Binottoтой зөрчилдөөнтэй байсан болохоор яг энэ үргээ хүлээлгэж өгсөн гэсэн шуум бол явж илээ. Тэгээд одоо Audi-гаас гарсан хайжих вэ гэсэн чинь Aston Martin руу орж магадгүй гэсэн шуум бас явж илээ. Одоо Aston Martin чинь team principle болсон. Adrian Newey нэг хэсэг хийж агаад тэгээд ажлаа бас хүлээлгэж өгсөн байгаа. Тэгээд Aston Martin руу орж магадгүй гэсэн шуум явж байна лээ. Тэгээд яагаад Aston Martin бэ гэсэн чинь нэгт Aston Martin-ы офис нь бол Англид байдаг. Jonathan Whitley бол өөрөө англи хүн. Тэгээд гэр бүлийнх нь бас англид байдаг болохоор буцаад Швейцараас буцаад Англи руу болно нөхөх сонирхолтой байгаа юм лээ. Хоёрт бол мэдээж Adrian Newey-тэй өмнө Red Bull-д бол ажиллаж исэн. Бас тийм шалтгаанаар бол Aston Martin-ы team principle болох саналыг бол хүлээж яг одоогоор бол албаж байгаагүй байгаа гэсэн хүлээж авсан гэсэн бол шуум явж байна лээ. За тэгсэн чинь саяхан өнгөрсөн 7 хоногт бас яасан бэ гэсэн чинь Red Bull-тэй холбоотой Max Verstappen-ы race engineer GP буюу Jean-Pierre Lambiase бас McLaren руу 2028 онд орно гэсэн мэдээ бол явсан байгаа. Ер нь бол сүүлийн 2-3 жилийн хугацаанд Red Bull-ийн баг гол бүх хүмүүс нь бол гарчлаа. Эхлээд Adrian Newey гарсан, дараа нь Rob Marshall гарсан, одоо тэгээ GP гарч ингээд ер нь бол хуучны бидний мэдэх Red Bull бол байхгүй болж шүү. Би нөгөө чиний санал болгосон Drive to Survive гэдэг нөгөө Netflix-ийн цувралын 25 оны үйлрлэг нь бол үзсэн. Ямар санагд? Үнэхээр гайхалтай. Тэгээ F1 бол мэдээж одоо намайг Формула 1-ийг сонирхоход бол хүргэсэн. Гэхдээ тэр одоо Netflix-ийн баримтат кино гэж хэлж болох бах. Тэр кино бол одоо яг юм бодит уур амьсгалыг илүү сайн мэдрүүлж өгч ирсэн юм шиг санагдсан. Тэгээд надад бол яг тэр Netflix-ийн цуврал дундаас хамгийн их анхаарал татсан жолооч бол одоо нисгэгч бол мэдээж Kimi байсан.
Антониле. Одоо Кимигийн талаар Кими нэгт явж ш. Тэр залуухан нисгэгч. Тийм одоо дөнгөж 19 настай Хоёр нисгэж. дахь өдөр л та. Тийм. Формулын 1 дөнгөж хамгийн залуу яг одоо оноогоор тэргүүлж байгаа нисгэж болсон. Тэгээд сүүлийн 2 уралдааны хоёуланг нь ялцсан. Тэгээд ер нь бол хүмүүс дараагийн Льюис Хамилтон гэж ярьж байгаа. Ийм жолооч байгаа. Жолоочны нисгэж. Би Drive to Survive-ыг үзэхээс өмнө яг нөгөө Кимигийн талаар хийсэн. Бас нэг өөр Netflix дээр нэг зураг байсан юм а. Нэр нь юу вэ? Тийм. Санахгүй. Яг Mercedes-Benz-тэй хамтарч байсан нэг юмсэн. Тэрэн дээр 17 настай хүүхдийг Mercedes-Benz-с Lewis Hamilton яваад 17 настай хүүхдийг Lewis Hamilton-ы оронд ингээд авж гинэ гэдэг мэдээгээр ингээ эхэлж байгаа энэ тэр кино болохонгот л тэгээд би тэр талаар юу ч мэддэггүй байсан болохоор одоо сагсан бөмбөг тэ хөл бөмбөгийн одоо спортуудад бол 17 18 настай залуучууд тэ мэрэгжлийн төвшөнд одоо супер одны хэмжээнд үнэлэгдэх тохиолдол бол маш олон байдаг. Тэгсэн чинь Формула 1-д миний ойлгосноор бол харьцангуй ховор юм байна. За нөгөө талаас нисгэгч нарын тоо одоо болохоор 22 нисгэж байгаа. Тийм өмнө нь бол 2 байсан шүү дээ. Маш бага учраас тэр чинь нөгөө алаан болж идэв юм билээ. 3-аас 4 уралдаанд л дараалал алдаа гаргангууд л те араас нь орлох хүмүүс нь жагсаад байж үү. Ялангуяа энийг Red Bull-аас харж болно. Улиралтаа сүүлийн 2-3 жил бол улиралтаа баг 2-3 жил очиж салдаг болсон. Тэгсэн чинь тэрэн дээр болохоор жолооны үнэлэх аваагүй заалаар Формула жолооны үнэлэх аваагүй гэж Формула 1-т оролдог гэдэг. Харин тийм. Тэгээд би бол үнэхээр яг тэр залууг харчаад тэр залуугийн тэгт яг өөртөө итгэж байгаа итгэлтэй тэр хамгийн анхны уралдаан дээр фейлдсэн ч гэсэн маш тайван тий. За энэ бол миний одоо анхны уралдаан гэдэг нь харцсан хүртэл нэг арай нэг өөр харагдаад байна шүү дээ тиймэрхүү хүмүүс. Одоо бол яг үнэхээр энэ залууд ирэх хөлрөлд магадгүй нэлээд дээгүүр явж магадгүй мэн гэж бодож исэн. Тэгсэн чинь одоо нэгтвэн тэр залууг бол одоо дахахаар шийдсэн байгаа. Тэгээд одоо өргөжлүүлээд өөр хид хидийн сонирхолтой зүйлсүүдийн талаар ярилцгаая. За бид бүхэн төдийлөн бас яг энэ шинжлэх ухааны зүйлсүүдийн талаар ярилцдаг, ихэвчлэн тек ярилцдаг. Гэхдээ энэ удаад энэ Artemis 2 гэдэг даалгаврын талаар заавал ярих хэрэгтэй. Taking their first steps outside for their historic test flight. Тэгээ энэ бол шинжлэх ухааны технологи хосолсон өндөрлөгтний түүхэнд 21-р зууны хамгийн одоо томоохон дэвшлүүдийн нэг гэж хэлж болохоор байгаа. Тэгэхээр энэ зүйлийн талаар ер нь яагаад хүмүүс сарлуу нисээд байгаа гол зорилго нь юу вэ? 21-р зуунд сарлуу ниснэ гэдэг нь өөр нэг тийм амар сонирхолтой зүйл чухал одоо ололт биш юм биш үү гэдэг ийм эргэлзээнүүд айгүйх төрж байгаа. За үүнээс гадна хүндрэлтэн 50 жилийн дараа сарлуу нисэж байгаа энэ үед бид нар яг үнэхээр яг сарлуу 20 дугаар зуунд ниссэн юм уу? Чи худлаа байсан юм шүү гэдэг зүйлсүүд хүртэл одоо бий болцсон те хүмүүс тэрэнд нь ч гэсэн итгэдэг болчихсон. Тэгэхээр Artemis 2 гэдэг даалгавар байгаа. Тэгэхээр Artemis бол одоо Грекийн домогт бурхтуудын нэг байгаа. Аполло бурхны одоо ихэр охин дүү гэдэг тийм домогтой. Тэгээд Аполло бол одоо жишээ нь сарн дээр газардах хамгийн анхны төлөвлөгөө байсан NASA-гийн те тунгууд л охин дүү нь одоо ахыхаа биелүүлээгүй даалгавруудыг биелүүлэх зорилготойгоор ингэж одоо нэгэсэндээ бэлэгдэж хийсэн. За Аполло бол яг энэ сарн дээр газардах зорилготой байсан бол Artemis-ийн зорилго бол сарн дээр судалгааны бааз байгуулад завламар сар бол яг эцсийн зогсоол биш цаашаага Марс гарагт хүрэх зорилготой. Хүн төрлөختөн бид нэр ирээдүйд нэг биш олон гарагийн иргэшээсэн тийм одоо хөтөлбөрийн хамгийн ихний хэсэг явж байгаа. Тэгэхээр Artemis 2 даалгавар дээр бол үнэхээр гой зүйлсүүд бас ихнээсээ боллоо. Айгүй сонирхолтой технологитой холбоотой нэг зүйл болсон нь Microsoft бас жоохон асуудал гаргасан. За ямар Microsoft-ийн Outlook жоохон гацсан юм байлаа сансарт ажиллаж байсан. Тэгээд Microsoft-ийн одоо нөө хошигнол өгдөө шүү дээ. Dr. Chan, recalculate the new thruster data and relay it to Blue Oyster called immediately Instantia. Okay, roger that, Doctor. Fuck! What's wrong? Seriously, auto-updating now? General, I won't be able to calculate the right data for the satellite for 49 minutes. How long till impact? 11 minutes and 44 seconds. Fuck Microsoft! Space Force гэх кино байхгүй. Тэр Space Force гэх кинон дээр хиймэл дагуулыг хөргөсөн чинь Microsoft автоматар апдейт хийгээд тэгээ нөө хиймэл дагууланд буу газардах хугацаа нэг 10 хэдэн минут байсан чинь Microsoft-ийн апдейт нь 40 минутын дараа дуусна гэдэг. Тэгээ Microsoft-ийн хараад идэг. Тэгээ яг нэг тиймэрхүү зүйл болонгоо алдсан Outlook-ыг ашиглаж исэн юм байлээ. Тэгсэн чинь Outlook гацаад багийн ахлагч нь
Ахмад нь ашиглаж байсан. Тэгээ нэг тиймэрхүү технологитой холбоотой сонирхолтой зүйл боллоо. За нөгөөдөг нь болохоор iPhone 17-г ашигласан байлээ. Тэгээ iPhone 17 ер нь бол iPhone яг юм сансрын орчинд ашиглагдж байгаа хамгийн анхны одоо утаснуудын нэг болж байгаа. Нэг талаасаа бас iPhone-ы одоо Apple-ийн маш том маркетинг болоод өнгөрцөн. Тэгээд мэдээж бол Америкийн сансрын хөтөлбөр тэгээ Америк нисгчид нисэж байгаа нэг Канад хүн байгаа. Тэгэхээр iPhone-ыг авч явах нь бол ойлгомжтой. Угаасаа Samsung ивент тгээгүй л Samsung-ыг авч явахгүй шүү дээ, тэ. Эдгээрээс гадна энэ хөтөлбөр бол 10 хоногийн туршид бол энэ даалгавар бол явагдсан байгаа. Тэгээд 10 хоногийн туршид 1.1 сая км замыг туулаад сарны тойрог зам руу ороод сарыг за өөрөөсөө болохоор fly by буюу тийм монголоор нэг сарын юм алсуур тойрно гэж ярьж байгаа. Тэгээд тэр алсуур тойрох хугацаанд сансрын гүн орчинд яг энэ хүний бие физиологи хэрхэн яаж өөрчлөгдөж байна гэдэг судалгааг бол хийж байгаа. Гэхдээ энэ дээр нэг хид хідэн одоо маргаантай зүйлсүүд яг энэ шинжлэх ухааны технологийн салбарынхны дунд гарч ирж байна. За тэрний юу вэ гэхээр Apollo 8 даалгавар бол Apollo 11-ийг одоо газартахад хамгийн чухал одоо судалгаануудыг хийж исэн. Гэхдээ та нар Artemis 4 даалгавар дээр 2 жилийн дараа сарн дээр газартах гээд байгаа юм бол Artemis 2 даалгавар дээр чи хийж байгаа тэр шинжлэх ухааны туршилтууд чинь биш байна. Энэ бол зүгээр нэг юм үзүүлэн маягийн зүйл байна. Та энэ хөтөлбөрийг бүтлгүүтүүлэхгүйгээр зүгээр сарлуу нисчиж байгаа юм биш үү гэдэг нэг юм хид хид аргументууд гарч ирж байгаа. За яагаад ингэж байгаа вэ гэхээр Artemis хөтөлбөрийн хувьд өөрсдийнх нь одоогийн төсөв 100 тэрбум доллараар үнэлэгдэж байгаа. За Joe Biden-ийн үед бол ер нь бол төсөв нь жоохон танагдсан юм байлээ. Америкийн засаг захиргааны хувьд. За Donald Trump-ийн үед бол энэ хөтөлбөр анх явж байгаад Artemis гэдэг нэрээр 17 онд бол зарлагдчихсэн. Donald Trump-ийн эхний одоо засаг захиргааны үед гэсэн. Хоёрдугаар үе дээрээ ахиж сэргээд ерөнхийдөө илүү эрчимжээд одоо ингэ нисэж байгаа. За Artemis 3 дээр бол дараа жил ахиад нисэн. Гэхдээ энэ удаад бол сарн дээр газардахгүй Artemis 4 дээр бол газардах зорилготой байгаа. За Artemis 5 6 7 8 дээр бол ерөнхийдөө сарны бааз байгуулах хэрэгслүүдээ бол сар руу авч явна гэж. Тэгээ нэг асуудалтай зүйл нь байгаад байгаа нь одоо яг энэ ниссэн буужин болохоор SLS гэдэг буужин баггүй. Тэгээ SLS буужин яг одоогийн байдлаар практик дээр туршсан хамгийн хүчрхэг сансрын буужин болж байна. SLS буужин ашиглана гэж байна. За мөн SpaceX-ийн Starship бүлгийг бол ашиглана гэдэг байсан энэ Artemis дээр энэ хоёр. Тунгууд л дөнгөж саяхан NASA-гийнхаа өөрсдөө Amazon-ы одоо хөлгийг бас ашиглана гэдэг юм гэрээ байгуулсан. За өөрсдийнх нь одоо нөгөө сансрын автомашинууд дээр хид хідэн жижиг стартапуудтай бас гэрээ байгуулсан байна. Тэгэхээр нэгдсэн нэг юм буужин rover дээр сарн дээр ашиглах төхөөрөмжүүд ч юм байхгүй байна. Энэ ер нь жоох эргэлзээтэй болоод байгаа юм шүү гэдэг маргаанууд хид хідэн өнгөрсөн байна. За тэгвэл энэ бол мэдээж улс төрийн маргаан мэдээж бол санхүүжилт яригдчихэж байгаа учраас мэдээж иймэрхүү маргаанууд бол өрнөх нь бол угаасаа ойлгомжтой. Гэхдээ энэ дээр бол шинжлэх ухааны технологийн талаас нь бид нар харж үзвэл анх удаа маш гоё зургнуудыг бидэрлээ илгээсэн. Nikon-ы камернуудаар дарсан. Тэгээд тэр зургнууд дээр хамгийн сонирхолтой нэг зураг нь юу байсан бэ гэхээр нарны хэртэлт. Тэ бид нар дэлхий дээрээс нарны хэртэлтийг хардаг. Гэхдээ яг тэр сарн дээрээс сарны тэр яг тойрог зам дээрээс нарны хэртэлтийг харсан зураг бол үнэхээр гайхалтай харагдаж байсан. Тэндээс нар яг хэрхэн яаж ингэж даллагдаж байна. За үүнээс гадна одоо 20 дугаар зуунд хүн төрөлхтний хамгийн одоо дарж байсан гайхалтай зургнуудын нэг болох Earthrise гэдэг зураг байдаг. Нарам дэлхий мандж байгаа зураг. За үүний эсрэг хувилбар болох дэлхий жаргаж байгаа одоо зургийг бол дарсан байгаа. Тэгэхээр энэ дэлхий жаргаж байгаа үзэгдэл бол үнэхээр гайхалтай харагдаж байсан. Тэгээд сарлуу ниссэн хүмүүсийн яриануудыг ер нь ихэвчлэн сонсож байхад нэг л зүйлийг хэлдэг. Тэр нь бид нар маш олон маргаантай, маш олон сорилтуудыг давж байгаа энэ дэлхий дээр бид нар өөр үндэстэн, өөр хэлээр ярьдаг. Гэхдээ яг тэр түнэр харанхуй дунд манай дэлхий дээр тэр жижигхэн цэг дээр бид нар 8 тэр бомбуулаад амьдардаг тий. Бид нар тэр бол яг л бидний дэлхий, тэр бол яг бид нар гэсэн утгатай нэг л зүйлсүүдийг ярьдаг. Тэгэхээр яг нөө сансрын тийм эффект гэж бас байд юм байна л да. Тэгэхээр overview effect гэсэн баха англиар. Тэр нөлөө бол ерөнхийдөө нэг хүмүүстээ тийм л мэдрэмжийг өгдөг. Тэгээд энэ удаад бол 4 сансрын хэсэгч бол ниссэн байгаа. Хамгийн анхны сарлуу нассан эмэгтэй бол Кристина Кук боллоо. За мөн өнгөт арстан байлаа. За мөн Канадын иргэн байлаа. Тэгээд Канада улс сарны тойрог зам руу нисэж байгаа.
хоёр тулс ийхүү болж байна Америкийн дараа. Тэгэхээр ийм гайхалтай үйл явдал болоод өнгөрсөн. Тэгээд манай Unread дээр бас нийтлэл нь орсон байгаа. Та бүхэн дэлгэрүүлээд уншаарай. Unread-ийн сонин дээр бас манай Гижүүгийн дорж балам ер нь ягаад сарлуу нисэх ёстой юм бэ гэдэг 5 шалтгааныг бас бичсэн байлаа. Тэгээд тэр дээр илүү дэлгэрүүлээд аваарай гий. Тэгээд өргөжлүүлээд энэ 7 хоног танилцуулагдсан автомашины шин загваруудын талаар ярилцсан. Тэгэхээр Афила филдсэн үү? Афила баг 3-7 хоног өмнө ер нь хөгжүүлэлтэд зогсоож байгаа гэдэг бол мэдсэн байгаа. Өмнөх дугаараар дээр ярьсан шүү дээ. Honda ер нь бол яг энэ цахилгаан автомашины зах зээлээс гарах гэж байна гэсэн мэдээнд явуулсан. Тэгээд ер нь бол яг цахилгаан автомашин төсвөлсөн төсвөө танаад тэгээ Honda тэр төсвөө таньсан чинь мэдээж дагаад тэр Афила бол мэдээж унах нь л тодорхойсон. Тэгээд Афилагаа хөгжүүлэлт зогссон байгаа. Тэгээд энэтэй холбоотой нэг сонирхолтой мэдээ нь Honda 70 жилийн хугацаанд анх удаа алдагдaltaй ажилласан байлээ. Өнгөрсөн жил бол. Тэгээд энээсээ болоод мэдээж төсвүүдэд ханж эхэлсэн. Тэгээд Афила бол унсан байгаа. Тэгээд урьдчилан захиалга хийсэн бүх хүмүүст л мэдээж буцаалтыг хийнэ гэсэн мэдээлэл гаргасан. Тэгээд одоо Sony Honda Mobility цаашдаа яах нь бол одоогоор тодорхойгүй байгаа. Ийм нэг байдалтай болцсон байна. За тэгээд энэтэй холбоотойгоор холбогдож болох мэдээ нь л мэдээж Nissan байгаа. Одоо баг 2 жилийн өмнө Honda Nissan нэгдэн гэсэн мэдээ авч ирсэн. Тэгээд энэ бол мэдээж фейлдсэн. Тэгсэн чинь одоо яасан бэ гэсэн чинь Nissan-ы яг санхүүгийн байдал нь Honda-гаас хамаагүй дээр болцсон явж илээ. Урч өдөр илүү Nissan Vision гээд өөрсдийнхөө ивентийг хийсэн байлаа. Тэгээд энэ ивентээр бол мэдээж Nissan яг иргэн ирэх төлөвлөгөө, шинэ стратеги бол танилцуулсан. Яг энэтэй холбоотойгоор нэг хүнд бол баярлалаа гэж хэлмээр байна. Тэр нь бол Nissan-ы шинэ гүйцэтгэх захирал Ivan Espinosa байгаа. Өмнө нь бол нэг Япон байсан шүү дээ. Тэр нь бол усахтаа тэгээд Ivan Espinosa болсон. Nissan яг иргэн ирэхийн төлөвлөгөө бол 4 толгууртай гэж үзэж байгаа юм байна. Мэдээж бол хиймэл аян байгаа. Хоёр дахь нь бол шинэ хайбрид технологи гэсэн мэлээ. Гурав дахь нь бол гол сегментүүд шинэ автомашин танилцуулах. Дөрөв дахь нь болохоор бүтээгдэхүүний лайн ап бол цэгцлэх гэсэн юм 4 толгууртай байх юм байлээ. За мэдээж хамгийн ихнийх нь бол хиймэл оюун. Тэр нь бол мэдээж ойлгомжтой. Хиймэл оюун тусламжтайгаар автомат жолоодлох ProPilot систем бол сайжруулна гэсэн мэлээ. Хоёр дахь нь бол шинэ хайбрид технологи танилцуулна гэдэг. Яг нь Nissan бол Toyota, Honda-тай харьцуулбал хайбрид технологи төр тийм сайн биш. Гэхдээ бол өөрсдийнх нь e-power гэдэг хайбрид технологи байдаг. Тэр нь бол Honda болон Toyota-гаас ямар ялгаатай вэ гэхээр дотоод шатлал хөдөлгүүр нь бол генераторын зарчмаар ажилладаг. Тэгээд автомашин юуны тусламжтайгаар хөдөлгөө гэвэл мэдээж цахилгаан моторын тусламжтайгаар хөдөлдөг тийм хайбрид технологи байгаа. Энийг бол улам сайжруулна гэд. Тэгээд 3 дугаар үеийн e-power технологи бол шинэ ROG буюу X-Trail загвар дээр бол танилцуулсан. Тэр загвараас тэр ивентээр бас танилцуулсан байгаа. За тэгээд дараа нь болохоор шинэ загварууд танилцуулна гэдэг 2 модель 2 загварыг бол teaser дээр хаягдсан. Эхнийх нь болохоор Xterra гэдэг яг одоогийн байдлаар бол Toyota 4Runner тэгээд Ford Bronco-тэй өрсөлдөхүйц тийм SUV загварын автомашин нэг бол teaserцсан. Хоёр нь болохоор бидний маш удаан хүлээж исэн Skyline загвар байгаа. Гэхдээ R35 Skyline-аас GT-R-аас ялгаатай нь юу гэхээр 2 хаалгатай биш 4 хаалгатай седан загварын Skyline-ыг бол танилцуулах юм байл. Бас зүгээр teaser-тэй дөрвөгцөн. За тэгээд хамгийн сүүлийнх нь буюу line up-а зэгцлэх гэдэг дээр юу хэлсэн бэ гэхээр ер нь бол энэ Nissan-ы шинэ стратеги хүрээнд нийт бүтээгдэхүүний каталог нь одоо бол 60 загвартай 60 автомашинтай байд юм байна. Тэрийг бол 45 руу буулгана гэсэн мэйл. Да Nissan биш бас Infiniti-ийн 45 гэдэг тоонд орж байгаа юм лээ. Тийм ээ. Тэгээд ер нь бол моделийн загваруудаа бол нэг юм 3-4 хуваацсан байлаа. Heartbeat загварууд нь л одоо яг Nissan-ы сүнсийг агуулж байгаа загварууд гэх юм уу. Тэгээд core загварууд нь л мэдээж хамгийн сайн зарагддаг загварууд нь. Тэгээд growth загварууд нь болохоор бага хоёрын тийм автомашинууд байх юм байл. Нэг ийм шин стратегиудыг танилцуулсан байна Nissan. Тэгээд миний нэг анзаарсан зүйл нь ер нь бол Nissan-ыг Испани хэлтэй хүмүүс удирдахаараа сайн явд юм байна гэсэн нэг юм анзаарлаа. Өмнө нь бол 2000 оны ихэр Nissan яг дампуурч хахад одоо Carlos Ghosn гэдээ бас Испани иргэн бол Nissan-ыг удирдаад тэгээд
тухайн үед бол дампуурлаас аварч исэн. Гэхдээ сүүлдээ нөгөө нэг санхүүгийн лөөр гэдэг хэрэгтэй холбогдоо тэгээд болцсон. Тэгээд одоо л Ivan Espinosa яг нь Мексик гаралтай хүн. Гэхдээ Испани хэлээр ярьдаг. Ivan Espinosa нэг өдөртөө тэлсэн чинь бас сэргэлтийн байдал руу орж ийнэ гэсэн юм анзаарлаа. OpenAI болон ChatGPT-тэй холбоотой. Ер нь бол OpenAI одоо хамгийн эмзэг үе дээр баг байх шиг байна. За тэр нь юу гэсэн үг вэ гэхээр ChatGPT гарснаас хойш яг энэ хөрөнгө оруулагч технологийн салбарынх нэг хэсэг бол яг ийм сохор болцсон юм шиг байсан. Бүгдээрээ яг OpenAI-ийн удирдлагаас ирж байгаа бүх зүйлсүүдийг зөв гэж хүлээж авдаг. Тэрийг нь явах ёстой стратеги, явах ёстой вижн гэж хардаг байсан гэдэг ч юм уу те. Одоо нөгөө талаасаа Google, Anthropic, XAI ингээ гүйцээд эхэлсэн чинь өрсөлдөөн маш их ширүүсэд эхлэхээр OpenAI-ийн хэлээд байгаа загвар чинь үнэхээр яг зөв юм уу? Энэ стратеги үнэхээр зөв юм уу гэдэг асуудлууд гарч ирж байна. За нөгөө талаасаа яг тэр нөгөө Пентагоны асуудал дээр болоод яг энэ компанид яг итгэхэн зөв байсан уу үгүй юу гэдэг ч юм уу те. Тэгээд өнгөрсөн 7 хоногт нэг New Yorker гэдэг одоо сэтгүүл дээр Sam Altman-тай холбоотой нэгэн 90 сурвалжлах нийтлэл гарсан байгаа. За энэ 90 сурвалжлах нийтлэлийг болохоор пүүцлэрийн шагнал авч ирсэн нэгэн сэтгүүлч. За хоёр сэтгүүлч ерөнхийдөө яг энэ Sam Altman-тай холбоотой ажил хийдэг 100 гаруй хүнээс сурвалжлага аваад тэгээ ийм 90 сурвалжлага бүтээл гаргаж тавьсан юм байна. Тэгээ энэ дээр байсан нэг юм сонирхолтой агуулга байгаа. Тэр нь юу гэсэн үг вэ? Тэр нь юу байсан бэ гэхээр за энэ Sam Altman гэдэг хүн бол яг эрх мэдэлд хүрэх юм чин хүсэл эрмэлзэлтэй. Эрх мэдэлд хүрэхийн төлөө бараг юу ч хийж магадгүй гэдэг нэг юм агуулгууд аягүйх давтагдсан байна. За нөгөө талаасаа энэ хүнд ер нь яг 100% итгэх боломжгүй гэдэг ч юм уу те. Ер нь жоохон итгэхэд ийм жоохон эргэлзээтэй. Итгэл даадаггүй гэдэг ч юм уу те. Монгол хэлээр яг яаж нэг оновчтой хэлэхээс жоохон мэдэхгүй. Тэгээд иймэрхүү агуулгууд ерөнхийдөө их аягүйх давтагдсан байна л да. За энэ үйл явдлын дараачаар Sam Altman-ы эдлэн газар руу 2 удаа халдлага болсон. Одоо Molotov коктейл гэж байдаг тийм. Molotov коктейлийг бол одоо CS тоглодог залуучууд бол маш сайн мэдж байгаа бах тийм. Баг ингээ гар доороо хийж болохоос одоо хамгийн аюултай зэвсэгнүүдийн нэг Molotov коктейл бол тэгээд энэ бол одоо хүний аминд хүрж болохоос тийм зэвсэг байгаа. Тэгээд Molotov коктейлээр одоо зэвсгэлсэн нэг 20 настай залуу хамгийн эхлээд халдлага үйлдсэн байна. Гэхдээ яг тэр хэрэг дээрээ баригдаагүй тэр 20 настай залуу бол дараа нь баригдсан. Хаанаас баригдсан гэж OpenAI-ийн төв байгуулсан. What? Ажилтан гэсэн. Магадгүй ажилтан. За тэгээд яг энээс 2 хоногийн дараа манай Улаанбаатарын цагаар бол ням гарагт ахаад 2 хүн одоо 20 тэр бол нэг 20 20-той байсан бах, нэг нь 25-той байл. 2 залуу бас. Тэр бол яг хэрэг дээр баригдсан байлээ. Бас Molotov коктейл эдлэн газар руу шидэж жагаад баригдсан. Гэтэ яагаад тэгээд хувь хүмүүсийнх нь өөрсдийнх нь хандлага байж магадгүй бах. За нөгөө талаас яг энэ OpenAI-ийн Sam Altman-тай холбоотой ярианууд цуу ярианууд айгүйх байна. За энэ OpenAI-ийн Sam Altman гэдэг хүн бол ямар ч код мэддэггүй. Энгийн кодны юмнуудыг ч ойлгодгүй гэдэг ийм цуу ярианууд айгүйх явж байна. За нөгөө талаасаа одоо түрүү хэлсэн шүү дээ энэ хүн яг итгэл даах юм уу биш үгүй юу гэдэг ч юм уу те. Яг энэ тэгэхээр зарим талаасаа хөрөнгө оруулагч нар нь бас их хүртэл эргэлзэх хэмжээнд ирж байна гэдэг ийм мэдээллүүд гарч байна л да. Тэгээ OpenAI компани одоо удирдлагуудын хувьд бол нэг иймэрхүү асуудалтай зүйлсүүд гарч байна. За харин нөгөө талд Anthropic бүр ирчийг авсаар байгаа. Anthropic-ийн Claude бол те баг ийм шашин шиг шүтэгдэж чинь гэж хэлэхэд болно. Би бол яг энэ агуулгыг уншичаад нэрэ баг л тийм юм шүү гэж бодсон. Энэ CNBC-ийн нэг ивентийн тойм дээр орцсон байсан санаа. Тэгээд тэр технологийн нэг ивентийн тойм байсан. Нэрийг санахгүй. Тэрэн дээр олонгууд л тэр кибер аюулгүй байдлын мэрэгжилтнүүд, хөгжүүлэгчид, одоо технологийн стартапыг үүсгэн байгуулагчид, томоохон компани менежерүүд нэг зүйлийн талаар л тэр ивент дээр ярьж байна буюу Anthropic-ийн Claude-ыг яаж ашиглах вэ? Монголд ч гэсэн монгол хэл дээр YouTube дээр янз янзын байдлаар ашиглах тийм заавруудыг хүмүүс бол оруулж ийлээ. Энэ бол үнэхээр гоё. Сургалтууд байна. Гэхдээ би бол сургалтыг зөвлөхгүй. Интернет дээрээс үнэгүй ашиглах боломжтой. Нөгөө талаас химэл оюуныг ашиглахын тулд химэл оюунаас өөрөөс нь асуух баг хамгийн зөв юм шиг бол надад бол санагдчихж байгаа. Аль ч химэл оюун байсан. Та
Мэдгүй хамгийн энгийн нь бол нөгөө prompt бичих болчиход байна. Тэгэхээр prompt бичгээ мэдгүй байвал баг AI-аас нь өөрөөс нь асуучвал баг илүү сургалтаас ч илүү хариулт өгж магадгүй. Нөгөө талаас манай Монгол залуучууд өөрсдөө ийм яаж хэрэглэх туршлаганууд айгүй хуваалцсан тавьж байна. Тэгээ cloud бол яг хамгийн анх би яг энийг эхэндээ яг ойлгохгүйсэн байхгүй. Энэ чинь бараг 2 жилийн өмнөх computer use гэдэг функц гаргаж ирсэн. Антроп санаж байгаа 2 жилийн өмнө шүү. Keyboard болон маузыг өдөртдөг боллоо гэд тэ. Ямар эвгүй юм бэ гэж бодчихсон байхгүй. Тэгэнгүүт л одоо өөрсдийнх нь химэл оюуны загвар бүр ингээ хүчрэхэг болоод эхэлсэн чинь энэ компьютер хөлнөр үнэхээр хүснээр л өдөртөж байна одоо. Тэгээд тэ орж болох бүх зүйлийг ороод ухаж болох бүх зүйлийг ухаад гэхдээ тэр яг хүн хүмүүсийн хэрэгжилж байгаа хэрэглэнээс л одоо яг шалтгаалж байгаа шүү дээ. Тийм видео хүртэл эдитлэдэл шүү дээ. Premiere дээр аимшигтай. Гэхдээ бид нар шантарч болохгүй шүү залуучтай. Тийм. Тэгээд иймэрхүү зүйлсүүд байна. Тэгээ cloud-ыг бол хүмүүс бол маш гоёор ашиглаж эхэлж байна. Надад бол яг энэ айгүй гоё байгаа. Ягаад вэ гэхээр нэг хэсэг хүмүүс гээл ChatGPT гэдэг нэг зүйлсүүд болцсон. Нөгөө талаас ChatGPT-тэй холбоотой дахиад нэг юм хэрэглээ талаас та бүхнийг анхаарах талаас судалгаа гарсан байна. За тэр судалгаан дээр эрүүл мэндийн зөвлөмжнүүдийг ChatGPT одоо 50% та худлаа хариулдаг. Буюу асуудалтай хариулдаг. Гэтэ тэнд бол яг худлаа гэж хэлэхгүй асуудалтай хариулдаг. Яг бол яг энэ бодит эрүүл мэндийн зөвлөмж биш гэсэн үг. ChatGPT-гээс асууж байгаа 2 асуулт тутмын чинь нэг нь буруу байх магадлал маш өндөр. За 20% нь бүр илүү ноцтой, маш их асуудалтай буюу хүний эрүүл мэндэд хохирол учруулж болцсошгүй тийм асуултуудын хариултуудыг өгч байна гэдэг ийм судалгаа гарсан байна л да. За энэ дээр бол ганцхан ChatGPT биш те ChatGPT, Gemini, Anthropic Claude, XAI, DeepSeek гэсэн 5 хэмэл оюуныг ашиглаад за нийтдээ одоо 5 өөр төрлийн 10 асуултыг асуусан юм байлаа. Тэгээд тэрэн дээр болохоор буруу хариулж байна гэдэг нь ер нь нөөл ихэнх нь нэг 25 асуултанд нь буруу хариулсан гэсэн үг. Тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хиймэл оюуны өгж байгаа хариулт болгон зүв биш ээ. Энэ нөгөөнийг hallucination гэдэг зүйл маань одоо хүртэл тайлагдаагүй байгаа. Яг шинжлэх ухааны талаас. Тэгээ нэг ганцхан нөгөөнийг нь хиймэл оюун чинь технологи гэхээс илүүтэйгээр ард нь science байгаа даа. Тэгэхээр энэ hallucination гэдэг зүйл байна. Нөгөө талаас миний айгүйх эмзэглэж байгаа зүйлсүүд маань за яг хүмүүс хувийнхаа хэрэглээнд асуугаад гоё юм танин мэдхүү асуултууд бол асууж болох ба. Улс төрийн шийдвэр гаргалтнууд төр хүртэл ChatGPT-гээс асуугаач гэдэг нэг хид ярианууд айгүйх би ингээд ойрд айгүйх сонсож байна л та. Төрийн өндөр албан тушаалтнуудаас ялгангуяа нь бол байж болохгүй зүйл те. Манай 2 дахь сэтгүүлийн дугаар дээр орсон манай дэлгэр заяа ChatGPT хиймэл оюун чамааг дундчил барина гэдэг агуулгатай опед буюу шүүмж эссе бичсэн байгаа. Тэрний unread дээр орсон хэсгийг нь та бүхэнд доор оруулж ер нь чи үнэхээр мэрэгжлийн хүн болох ч байгаа бол зөвхөн хиймэл оюунд биш өөрийнхөө тархинд бас итгээрэй гэж хэлэх байна. Тэгээд Сэнэс би нэр ChatGPT-д мөнгө төлөө бэлдсэн шүү дээ. Харин би бас бэлдсэн. Би болоод айгу 5-6 сар болж байна. Би энэ сараас л төлөвлөл. Би энэ сараас cloud худалдаж авч байгаа. Тэгээд Gemini-г болохоор Google Workspace-ээр ашиглаждаг. Тэгээд өргөжлүүлээ дараагийн шинэ автомашины загварын талаар ярилццгаая. За Honda болон бусад автомашин үйлдвэрлэгчид цахилгаан автомашинаас одоо татгалзаж өөр стратегийг сонгож байгаа бол одоо дэлхийн хамгийн одоо тансаг зэрэглэлийн автомашин үйлдвэрлэгч нарын нэг тий хамгийн тансаг автомашиныг үйлдвэрлэдэг брэндүүдийн нэг бол Rolls-Royce шинэ цахилгаан автомашин танилцуулсан. Энэ бол өчигдөрхний мэдээ тий. Тэг өчигдөр гарсан мэдээ. Тэгээд Rolls-Royce Project Nightingale гэж өртөө 100 ширхэг үйлдвэрлэгдэнд автомашин танилцуулсан. 100 ширхэг үйлдвэрлэгдэхдээ яах вэ гэхээр бүх автомашин тусгай захиалгаар гараар үйлдвэрлэгдэх юм шиг байна. Rolls-Royce ч угаасаа бүгднийг гараар хийдэг юм уу? Яг ихэнх автомашинтаа гараар хийдэг. Гэтэ энийг бол бүр яг 100% гараар хийх юм бэл. Бус загваруудын үйлдвэрлэлийн дамжлагаар том эдэнгүүдийн өсөртөг бол энийг бол бүр 100% гараар хийж ил.
Тийм тэгээд суурилсан автомашин болохоор Rolls-Royce Spectre гэж загвардаг 100 цахилгаан. Тэгээд тэрэн дээр суурилсан. Тэгээд ердөө 100 ширхэг үйлдвэрлэдэг юм биш автомашин. Тэгээд үнийн хувьд бол яг зарлаагүй ч гэсэн сая доллар гэж ил нэг загвар. Тийм. Тэгээд яг өмнө бол ийм машинууд хийдэг байсан үү? Юу лээ? Rolls-Royce Drop Tail Leader гэдэг. Гэхдээ юугаар ялаад байгаа гэхээр тэр Drop Tail Leader-д бол арай хямдхан. Тэгээд арай олон тоогоор үйлдвэрлэгдэх ийм л загвар юм бэл. Тэгээд бусдаар бол нэг хонц юм байхгүй. Тэгэл баян хүмүүс ямар машин өсдөг тийм л биш юм бэл. Цахилгаан автомашин одоо яг энэ тансаг зэрэглэлийн брэндүүд сонирхдаг маш одоо юм цомхон зах зээл шүү дээ энэ чинь тий. Тэгэн гутал нь цахилгаан автомашин, цахилгаан хөдөлгүүр энэ тансаг зэрэглэлийн брэндүүдэд ер нь хэр зохимжтой бол энэ дээр автомашин сонирхчид ер нь юу гэж маргалдаж байна. Яг миний хувьд бол цахилгаан машин байж болно. Гэхдээ хамгийн тохиромжтой энэ сегмент нь бол мэдээж luxury машин гэж боддог байхгүй. Яагаад гэвэл нэгт тэр тансаг зэрэглэлийн автомашин ч угаасаа хүнд байдаг. Тэгэхээр ямар тэр жингийн асуудал бол байхгүй цахилгаан дээр. Хоёр тал мэдээж дуу чимээ гаргадаг. Тэгээд тансаг зэрэглэлийн автомашинтай хамгийн гол шаардлага нь бол дуу чимээ бага нэвтрүүлэх, дуу чимээ сайн тусгаарлалтай байх шаардлагатай. Тэгэхээр цахилгаан хөдөлгөөр бол яг энэ сегмент дээр бол хамгийн сайн тохирдог гэж боддог. Миний хувьд бол бус хүмүүс юу гэж боддог байсан мэдэхгүй л. Тийм байх тий. Наа ч бол бас бодож үзэх үзэл юм байна. Тийм байна. Одоо тэгтээ ер нь ихэнх цахилгаан автомашинууд чинь SUV автомашинууд байдаг шүү дээ. За иймэрхүү байна. Тэгээ цахилгаан автомашиныг ярьсных одоо эх 7 хоногт дэлхийн хамгийн том автомашины үзэсгэлэн зохион байгуулагдана. Тэгээд энэ үзэсгэлэнгээр тэр хоёлаа явахыг оролцсон боловч одоо харамсалтай одоо хоёлаа явж дараа жил анхааруулъя. Дараа жил чамааг явууллаа. Ээлж нь одоо чамд байна. Тийм Бээжингийн авчаар дараа 7 хоногт явахаар болсон байгаа. Манай Тэнгэр телевизийн багийнхан явна. Тэгээд манай Амка одоо автомашины хамгийн их сонирхдаг, хамгийн их автомашины талаар мэдээлэл ярьдаг хүмүүс маань одоо энэ удаад явж чадсангүй. Гэхдээ миний хувьд бол одоо өөрийнхөө мэдж байгаа мэдлэгийн хүрээнд одоо маш сонирхолтой контентуудыг та бүхэнд Бээжингийн үзэсгэлэнгээс бол авчирнаа гэдэгтээ бол итгэлтэй байна. Хаваал брендийнхэнтэй бид цуг явж байгаа буюу GWM-ийнхэнтэй цуг явж байгаа. Тэгээ GWM бол одоо хятадын автомашин үйлдвэрлэгч дундаа бол одоо топ 3-т одоо ордог тийм том автомашины үйлдвэр байгаа. Тэгээ GWM-ийн хувьд бол одоо ихэвчлэн хаваал танк буюу юм бартаад замын автомашинууд үйлдвэрлэдгээр онцлог байгаа. Тэгэхээр яг ийм бартаад замын тест драйвууд бас хийж үзсэн. Бээжингийн авчиудаар очичоод тэгээд араас нь хаваалын тест драйвуудыг хийдэг газар руу явах юм бэ л. Тэгээд 7 хоногийн ажиллаар дараа 7 хоногт явчаад ирэн тэрнээс өмнө бас чадвал дараа 7 хоногаараа биччихье тий. За эдгээрээс гадна Huawei компанийн сонирхолтой нэгэн камерын функцийг бол танилцуулсан байгаа. За энэ камерын функц нь одоо яадаг вэ гэхээр мэдээж энэ хятадын технологийн компаниуд одоо шинэ санаагаараа бол технологийн салбарт бол айгүйх анхаарал татдаг болчоод байна. Гэхдээ хэрэглээ талаас бол ер нь жоохон асуудалтай ихэнх нь. Huawei их болохоор одоо чинь ингээ камера асаалаа. Тунгуудлын уудлаа надаа ямар поз авахыг хэлж өгдөг тийм AI camera coach гэдэг нэртэй тийм функц. Одоо мэдгүй хүн болгон л нэг ингэж ч юм уу тэгээ нэг зураг авах болж байгаа. Тэгээ тунгуудл чамд тохироо энэ үед тохирох поз чинь ийм байх шүү гэдэг ийм хүрээ гаргаад өгч юм билээ. Тэр хүрээнийхээ дагуу одоо жоохон байрлалаа аваад тэгэл зураг юм бидрийг ямар дурсамжтай үлдэхийг хүртэл одоо нэг тийм заадаг тийм болж байна. Айгуу сонирхолтой шинэ функц орж ирсэн. Тэгээ Huawei тэгээ одоо Huawei-тэй ч юу ярих вэ те гэдэг шиг. Иймэрхүү байна. Тэгээд энэ сүүлийн 3-7 хоногт харьцангуй намгүй юм байна. Яа гэхээр юу өссөн шүү дээ нөө Apple Mac Mini Neo хийж магадгүй гэдэг явж байлаа шүү дээ. Mac Mini Neo. Mac Mini чинь $600 өстэй. Тийм. Гэтэ тэрнээс юм тангаад байхгүй. $200-300. Авирсан. Тэгснэ чип нөгөө A19 л ах юм билээ. Бас iPhone-ы чип юм ингээ яваад байна. Тэгвэл одоо PC авах хүн олдох уу? Тий.
тийм юу. Гэхдээ би одоо болтол Windows үйлдвэрлэлийн системд бол хайртай. Би бол бүр ашиглаж чадвал юм л шүү дээ. Windows үү? Тийм. Манай гэрт зүгээр PC тахгүй. Тэгээд тэрсэд нэг хэрэг гараа суухсаж юу яадаг л гэж бодод мартсан мэлээ. Би бол гэхдээ одоо Apple-ийн экосистем руу живсэн мэлээ. Mac ашиглаад 21 оноос хойш гэдэг чинь 5 жил болж байгаа юм. Тэгээ би ер нь Mac-аас өөр одоо Apple-ийн тэр iMac гэдэр дээр бол нэг тийм удаан хугацаанд бол ашиглаж үзээгүй. Тэгээд 5 жилийн дараа ч гэсэн надад Windows үйлдвэрлэлийн систем бол хамгийн тухтай юм ихэд хамгийн амар тийм санагддаг шүү дээ одоо болтол. Гэтэ та чи нөө ашиглах энэ MacBook ашиглах хажуугаар бас ашигладаг тийм. Би болоо бүр ашиглаа болцсон юмсахгүй. Бараг жил 2 жил. Тэгээд яалтч хоёроогараас усаж бас чанга мэл. Apple-ийн 50 жил болсон нэрээ мартцсан байна. Тийм. Apple компани 50-аас өрсөн. Стоо алдас болгож байна. Тэгээ одоо Яг мартсан. дугаар болоод нэрэл Apple-ийн талаар ярьжсэн. Тэгээ миний ярихыг хүссэн нэг өнцөг байсан. Тэрийг нэрээ ярьчаад дуусгах гэж бодож байна. Тэгээд Apple 50 жилийн ойгоо тэмдэглэсэн. Тэгээ Apple-т зориулж бид нар шинэ одоо дугаар сонингийн cover хийсэн байгаа тий. Тэгээд Apple-ыг бид нар маш олон Kyoto гэдгийг нэг төдийлээ сайн мэддэг. Apple компани 7 Kyoto. Сүүлийн хоёрын л бид нар мэддэг. Steve Jobs, Tim Cook. Тэг энэ хоёр Apple-ыг Apple болгосон тий. Бид нар энэ хоёр хүний талаар маш олон удаа ярьж исэн. Гэхдээ би яг энэ подкастын төгсгөл хэсэг болохоор нэг л зүйлийг л яриа гэж бодож байна. За, Tim Cook-ийн хувьд Apple логистикийн гайхамшиг авчирсан тий. Яг энэ бүтээгдэхүүн $1000 болж миний гар дээр ирэх хүртэлх бүх процессыг үнэхээр гайхалтайгаар хийж чадсан. Үнэхээр ухаалгаар хийж чадсан. Тийм ч учраас одоо Steve Jobs-ийн өв залгамжлагчаар нэрлэгдээд Apple-ийн CEO болсон. Одоо дараагийн 8 дахь CEO-гийн ирэлт гарцсан байгаа. M-chip-ийг одоо ахалж исэн, судалгааг нь ахалж исэн залуу одоо яригдчих байна. За, Steve Jobs-ийн хувьд бол яг гүйцэтгэх захирал гэхээсээ илүү яг нөгөө нэг инновацийг бүтээгч гэдэг юм сүнстэй гэдгийг бол хүн болго надаар бараг хэлүүлтгүй мэдэх байх. Тэгээ би Steve Jobs-тай холбоотой нэг амар сонирхолтой нийтлэл олж уншсан. Тэрний юу байсан бэ гэхээр 1980-ад оны Wall Street Journal дээр байсан нэг нийтлэл. Тэр нийтлэл дээр ерөнхийдөө нэг 8-9 утас нийтлэл бид нар хүн төрөлхтний оюун ухаанд зориулсан ундаг дугуйг зохион бүтээлээ. Бид нар Mac-ыг зохион бүтээж явах үедээ хүн төрөлхтний оюун ухаанд зориулсан ундаг дугуйг зохион бүтээлээ гэдэг нэг юм гарчигтай. Би тэгээ гарчгийг эхлээд уншиж энэ ямар сонин гарчиг вэ гэж одоо за мэдхгүй сэтгэл зүйн гарчиг юм болоо гэж бодсон чинь тухайн үед Wall Street Journal-ийн тэр сэтгүүл дээр байсан нийтлэл дээр болонгууд л Steve Jobs нэг юм юу уншсан юм бэ? Нэг юм судалгаа. Америкийн нэг шинжлэх ухааны сэтгүүл дээрээс нэг судалгаа уншсан чинь километр тутамд хамгийн үр өгөөжтэй хөдөлгөөн хийдэг locomotion буюу тэ хамгийн үр өгөөжтэй байдаг юм амьтдын судалгаа байсан юм байна л да. Тэгсэн чинь хамгийн үр өгөөжтэй байсан нэг шувуу байсан юм байна. Нэг шувууны төрөл. Тэгсэн чинь хүн нэлээ хойгоор ордог. Мэдээж угаасаа бид нар чинь яг ийм үр өгөөжтэй амьтан уугүй юу гэдэг чинь бас айгүй эргэлзээ. Угаасаа ойлгомжтой юм тийм юу биш гайхаад ах зүйл биш. Гэсэн чинь тэр судалгаан дээр нь ундаг дугуйтай хүнийг оруулсан чинь хүн тэр нөгөө нэг хамгийн үр өгөөжтэй байсан шувуунаас 2 дахин илүү үр өгөөжтэй болоод байрцсан. Тэгсэн чинь нөхрийн тэр нийтлэлийг уншаад орж ирсэн судалгааг уншаад оржсэн санааны юу вэ гэхээр бид нар чинь тэгвэл өөрсдийнхөө ур чадварыг ахиулах багаж бүтээж чадах юм байна шүү дээ. Бид нар ерөөсөө багаж бүтээдэг тийм амьтад юм байна. Өөрсдөд зориулж. Энэ бол багаж байгаа байхгүй. Би бол яг тэгээд тэр концепцийг айгүйх ингэж тийм гой хүлээж авсан гэх юм уу. Тэгээд бид нар тийм учраас одоо ундаг дугуй шиг Mac-ыг зохион бүтээх үед хүний оюун ухаанд зориулсан тийм багцыг бүтээлээ. Тэ? Одоо юуных нь өөрийнх нь ч гэсэн юу байдаг шүү дээ. Компьютер бол хүн төрөлхтний зохион бүтээжсэн хамгийн гайхалтай багажаа. Үнэхээр гайхалтай. Бид нар одоо энэ компьютерийн тусламжтайгаар дизайн хийж ин өөрсдийнхөө дотор байгаа бүх зүйлээ бодит болгож байгаа багаж байгаа байхгүй. Тэгээд одоо энэ утас руу шилжчихсэн тий утас ч гэсэн ер нь ялгаа байхгүй бас л багаж байгаа байхгүй тий. Тэгээд энэ концепт л үнэхээр надад гайхалтай санагдсан. Тэгэхээр нэг талаасаа бид нар эндээс Steve Jobs-ийн бүтээгдэхүүнийг харах
одоо тэр философи өнцгийг бол ойлгож болох бах. Нөгөө талаасаа бид нар энийг юу гэж ойлгох вэ гэхээр хүнд нөгөө өөрийнхөө санааг тайлбарлах ийм янз янзын аргууд, янз янзын маркетингийн санаануудыг ингэж холбох хэрэгтэй юм байна гэдэг ийм тийм санаа төрж ирсэн. Тийм Apple-ийн 50 жил болоод өнгөрсөн. Тэгээ Apple компани нэг жижиг ивент хийгээл өнгөрөв л одоо тий өөрөөсөө. Тий. Тэгээ Wall Street Journal, New York Times дээр манай томчууд нь хэд ярилцлаганууд өгсөн байлаа. Тэгээд би сайхан нөгөө Steve Jobs гэдэг киног нь бас дахиж үзлээ. Нөгөө Jobs биш шүү. Яг Steve Jobs гэдэг нөгөө Michael Fassbender-ийн тоглосон кинодаг. Тэгэл тэр үзчихэл дахиад ваавал гэж бодчихлаа. Тийм тэгээ Jobs-ийн ийм цуврал бас эхлүүлэхийг төлөвлөж байгаа. Тэр нь юу вэ гэхээр за манай монголчуудын хувьд бол Steve Jobs, Bill Gates, за Amazon-ы Jeff Bezos, Elon Musk гэдэг ч юм уу тэгээ ийм хүмүүсийн талаар ер нь бас харьцангуй их мэддэг юм шиг санагддаг. Бас харьцангуй ер нь жоохон мэддэг. Тэгэхээр хоёрдугаар үеийн би бол яг тэгж нэрлэмээр байна. 21-р зууны технологи бүтээж байгаа хүмүүс байгаа. Дэмис Хасабис, тий, Dario Amade энэ хүмүүсийн талаар ийм цуврал нийтлэл контент хийхээр төлөвлөж байна. Энэ хавартаа бас чадвал нэг 10 дугаар хийчих واخа. Тэгээд Тинудагийн дугаартаа хамт байсанд баярлалаа үзэгчтэй. Тэгээд төгсгөлд нь дахиад нэг зүйлийг сануулад хэлээ. Бид бүхэн шинжлэх ухааны сэтгүүлийнхаа 3 дахь дугаарыг энэ хавар гаргаж байгаа. Тэгэхээр 3 дахь дугаарыг урьдчилан захиалгыг авах холбоосыг та бүхэнд description хэсэг дээр тавьчих. Тэгэхээр та бүхэн манай шинжлэх ухааны сэтгүүлийн урьдчилан захиалгад хамрагдаараа энэ шинжлэх ухааны агуулгыг илүү олон хүнд түгээхийг бид нар хүсэж байгаа. Бид нар энийг бол ашигын төлөө хийж байгаа төсөл биш. Энийг бол яг ингээд бодит тийм baby жижиг төсөл гэж бол бид нар хардаг. Тэгэхээр энэ шинжлэх ухааны агуулгыг яг бодитоор нь хүүхд залуучуудад хүргэхэд бас та бүхэн тусалж дэмжлэг үзүүлээрэй гэж уриалъя. Тэгээд энэ удаагийн подкастта хамт байсанд баярлалаа. Тэгээд шинэ студиэс мэдчилж байгаадаа баяртайнаа. Баярлалаа. Баярлалаа.